Finally I found a place where my troubles fade away, and the world outside my door can't come in. Found a little piece of mind in my own skin. За ингээ Абу-Дабид газарсан дүүсээ бид нар ингээд юу яачаа. Автобусны тикет авчлаа. Шууд Абу-Дабидийн аэропортоос шууд Дубай. 2.5 цаг явна гэж байна. Тэгээд яг одоо энэ чинь ард байгаа энэ засаалаас автобус шууд явчих юм байна. Let's go. За ингээ Дубай хотелд дөнгөсөө ирлээ. За Дубайд ирсэн буудалд орсон 2412. За манай буудал маань өөрөө апартмент буудал байгаа. Апартмент буудал сайн ч нэг байдаг шүү дээ. Нэлээд том юм аа. Том сайн ч нэг зочны хэсэг байна. Энд ч гэсэн нэг зочны хэсэг. За тэгмээ гатаа угаалгын машин хөрөгчтэй кофе машин юм байна. За энэ чинь хосын өрөө. Оо ямар том орби. За ингээд телевизэртэй. За энэ ч бас 09-ийг дүүжтэй өрөө тэгээд бас. За энэ ч бас тэгээд хоёр юм. Nice. За яг юм хоёр адилхан апартмент байгаа. Нөгөөдд нь болохоор имэгтэй талаасаа. Энд ч болохоор бид гурав хөөцөд тоглоно. За нэг юм сайхан апартмент авчлаа та. За Дубай хот юм биш. За тийшээ хурж байгаа Дубай мall. Ийм тийшээ байгаа. Шинэ Дубайчаас. Хоёр чишээ. За өглөөний минь дүрийг юу ста сайхан өмтөж амарлаа. За ингээд Арабын нэгдсэн Эмират улсын Дубайын өглөө ингэж хэлж байна. За бүгдээ өглөөний цайндаа ороод ирлээ. За өглөөний цайнд маань буфет болохоор юм байх шиг байна. За манай хотелноос хөрхийн жинхэнэ юм байна. Сауд төхөөрөмж байна. За эсэн болж ш. Ахвал хамартай өрөөт юм. Ямар гоё юм бэ? Чичээр сайхан нарлаа тавьчих яхад. Энд одоо Дубай шоколад пистачитай авч идэх амсгад авчлаа. За нэг шоколад нь болохоор 29 дирхам гэж байна. За 30 дирхам. 30 дирхам 6-аар үрж байна. Тэгээд 180 крон. 180 за нэг 7 евро юм да. 7 евро 50 цент гэж байна. Амар олон төрлөө нөө. Шалан дөрвөл.
За, амтлаа да. Төрдөөд нь том бом юм байна. Тийм ээ. За, цай. 3000 хайсан бар. Самсон. Гэрэн байна. Яг юм. Пистачица. Самсон. За ингээ манайд нэг хэрэгцээний үед евро долларыг солиулж байна. За энэ ч нэг $1 363. За $100 солиулбал $365 63 дирхам болж байна. Евро нь болохоор 370 гэх маягийн жишээний. Моол дотор ингээд мөсөн готог байна. Яг энэ чирсэн ч жоохон сэрүүхэн байна. За ер нь бол Дубай Монголыг өнөөдөртөө явж барахгүйгаа мэдлээ. Мэдэрлээ бүгдээрээ. Явсаар байна дүүш. Одоо замаар тал тоглож байгаа юм да. Өнөөдөр үзэх юм зөндөө байна. Нэг хэсэг дэлгүүр бол маш их юм байна. Дэлгүүрийн маркетинг, гэрэлтүүдийг Оддаа авчдаг татах юм бол өстой асар хөгжсөн байна. Юу тэр Европ яаж үзвэл яалтч хөгшөө Европ юм да. За Дубай мол үнэхээр том юм аа. Энд ч үзэж харах юм нилээн байна. За тэгээ явсаар л За нэг Дубай алдартай Бурж Халиф хям өндөр барилга. За тэгээд Дубай Моллоор явж байна. Өнөөдөр Бурж Халиф дээр гараа гэсэн боловч тааш нөгөө тикет нь дууссан байна. Өөрөө очиж буудалд очиод маргааш тикетийн бүк гэх юм уу ч одоо байна. За энэ ч нөгөө ингээ мөнгөлөг зөрөх байдаг. За эндээс нэг гоё зураг дараах юм. Ер нь гоё зураг бас дарсан байдаг. За ер нь Дубай аялах хүмүүс ер нь бол нэлээд сайн алхах нэг ижил тооцоолох хэрэгтэй. Нийтийн дээгүүр бол бас сайн өнгөцөн. Яг го таксидаар яваад иж болно. Тэгтээ жоохон үнэтэй. За тэгээ явж байгаа Дубайгаар. Nice. Гоё юм чинь. लाइन लगल बस घर पर Яа, энэ Дубай мод чи үзэж харах хүүхэл юм байна дөө. Хүүхэд ч бай, хөгшөө хүмүүс ч бай.
янз янзын юмуд байна энэ. Хүүхдийн тоглоом хэсэг. За явсараад нөгөө Дубай Прам дээр ирлээ. Нэг юм сонирхолтой газар байдаг. Манайха нөгөө Дубайд байдаг авдартай Дубай Прам дээр гараад ирсэн. Нэг юм хүрээ Прам байдаг алт гэх юм уу. За эндээс бол Дубай хот үнэхээр гайхалтай харагдаж байна. Чатэр цаана учаавай. Эндээс нар шинхийг харах юм бол за үнэхээр гайхалтай. Үнэхээр гайхалтай. За хаалган дээр гарчаад буугаад ирлээ. Хүний нэг 52 дирхам гэдэг юм байна. Тэр нэг 50 нэг 14 евро. За. Гайхалтай. Орос орчмын Дубай хотоо бол үнэхээр гайхалтай хардсан байна, төлөвлөсөн байна. Дубай хот дээр үл заавал үзэх газар нэг юм биш үү? За өглөөний мэндээ. За өглөөний 7 цаг болж байна. Тэгээ жоохон орд бие хөдлөсөнгөө, дасгал хийсэнгөө. Тэгээ буудал маань өөрөө жимтэй болохоор жоохон бие хөдлөхөд жоохон дасгал хийчихье гэж бодоод ороод ирлээ. Энэ 30-40 минутын хөнгөн дасгал хийгээд дараа нь тэгээд цайндаа орчоод тэгээд өнөөдөр аялал эхлүүлэндээ Солна. За болчлоо. Цаана дасгал хийгээд хөрхөн биений жилийг гаргаад авчлаа. За тавьж. Цаанд орцгаая та. За өглөөний цаанд ингээд ногооны цуглуулга харталхтай мас. За тэгээ чансан өндөг. Кофе, apple juice.
За өглөөний цагаа захиад тэгээд дараа нь өрөөнд орно. За өнөөдөр хайж билээ. Бурж Халифа. За дүүсээ онлайн тикет авцгаа. За тэгээ Бурж Халифыг өнөөдөр шөнийн Дубай хотыг дээрсэн төлдөндөө. Let's go. Station is Emirates Towers. За ингээд Дубайд маань үргэлжлсээр байна. За бид нар одоо яг ард харагдаж байгаа ирээдүйн музей дээр ирсэн байна. Атаас нь харсан ч гэсэн өндөр гайхалтай байгууламж байна. Даанч харамсалтай нь орё гэсэн чинь нөгөө тикет нь дууссан байна. Бүтэн 1 сарын тэр чигээрээ дууссан. Жохон харамсалтай байна. Уг нь маргааш ч юм уу нөгөөдөр ч юм уу дахиад ирээ үзчихье гэж бодсон чинь бүтэн 1 сараар нь дууссан. Харамсалтай байна гэж байна. Одоо яг хөө цаашаа явна. Тэгээд үзэх юм. Тэгээд зөндөө би Дубай гэдэг утгатай чинь. Гоё болж байна. Нэг таксид бүр 8 л ажиллах юм. Өөр 2 таксид уудчих гэсэн. Нөгөө такси нь ирдэггүй. Тэгстэй чихэж болох юм аа гэж боолно гэдэг. Одоо ийцээ. Ямар вэ? Ард хэдэн хүн байгаа вэ? 7 хүн байна. Саманатан нахгүй тестий нэг машинаас хэдэн хүн бууж ирэх нь харцгаая. За это бууж ирэх. Та мэдрээгүй мэдрэмж авта. Нэг таксинд 8 уулаж ихэд ёо сэтэт. Уг нь 2 такси захиасаа авахгүй гэсэн чинь нэг нь ирдгөө. Гэсэн чинь нөгөө таксиний жолооч явж болно дөрөж ихчээ гээд. За чихээд өрөөд ирлээ. За тэгсэн чинь одоо орой орчин хараад байгаараа. Бурж Халифа яг хажуу гоо нэг воркаутын талбай байт юм байна. Харин тийм те. За ингээд хүн төрөлхтний бий болгож бүтээсэн хамгийн өндөр байдлыг болох Бурж Халифа гаргахад явж байна. Гарлаа. Айгаад байна гэж. За, огт шүү. Тэр өдөр нь бүр 10 болчихсон. Арахгүй тэр өдөр нь 10 болчихсон. 10 оны нэг
За ингээ манайхаа Burj Khalifa дээр нь гараад ирлээ. 125 давхар дээр. Гайхалтай. Очоод нөгөө өнгөрлөө дайрсан шүү дээ. Тэд яг дунаа мөрөнд үлдсэн гэж. Зааштай сайхан модгүй зэнд орчлоо. За дундын цаг уучаад дараа нь явсан. Басан саун борно. Жогон чийдэж чад бидний төвшин 3 цаг гарны хугацаа байна. Тэгээд дараа нь биднийг манай чөлөөч ирж аваад тэцүүд рүү явна. За нэгэнд гадаа гарч ирснийг буудлаа гадаас нь харуулчих. За манай буудлал болохоор Шаржах гэдэг метроны буудлал дээр байгаа. Тэгээд нийтдээ нэг 24-25 давхар юм байшаа. Тэгээд яг эсрэг талд нь Сахара гэдэг энэ маш том мол худалдааны төв байгаа. Маш том, нэлээд том. За тэгээд манай буудлал маань болохоор 25 давхар, бид нар болохоор 24 давхарт нь байгаа. За бидний байгуур болохоор жоохон VIP өрөөнүүд. Бусдаа тийм 2 апартмент байгаа. Дотроо 2 өрөөтэй, 200-тэй. За тэгээд аймаг гоё төгтөө бухтай орнол зөстэй гоё сайхан амссан. За тэгээд манай буудлал маань өөрөө фитнестэй, саунтай, хөрхөн бассейнтай. Өнөөдрийн аялал эхлэхээс өмнө бид нарт одоо өшөө 3 цаг гарны хугацаа байна. Одоо харин жоохон саунд ороод бассейн сэлтийн мөж удаад жоохон релакс хийж байгаа амрыг. Өчигдөр бид нар чинь нэлээд өрөөрсөн болохоор шууд унтаад гисэн. За гадаа жоохон халуун биш үү? Одоо нар мандаад хэлж байна тэгээд. Гадаа нэлээд халуун байна. Нар нэлээд дэше гарцсан байна. За цөл дээр очих юм бол арай өөрөөр байх хаа энэ нар чинь нэлээд шарах байх гэж бодож байна. Аялдаа гарч байна. Сая бидний буудлаас ингээд 2 мишээ ирээд авсан. Манай гурав төрүүлээд аваа авчлаа. Тэгэхээр яг очоод
машин очиж сууж амар том амар шиг юм суугаа явж байна одоо. Манай гурав дээр харж сууж байгаа. За тэгээд цөл өнөөдөр ч ингэ цөлөөр явна да. Юу болохыг харъя. За та энийг үрдүүр нөгөө хорт өчний гайхамшиг болсон машинууд байна да. Сан Патрол Land Cruiser-ийн хөндөс. Сэрэг зүйлээ тэгээд хэлж байна. Crazy. Die ganze Zeit du der Reiter stehen. Yo. Hat schon. Ja, ist das ja drin der Rollchen. Wow. Арахгүй явуулсан юм шалаа өрөө шүү. Ой. Юу. Чатээ таяа. Амдуу. Йоо. Солиорлоо шүү дээ. Амар удаа энэ нөхдөд чинь зүгээр. За манай машин нэг энэ байна. Йоо зүгээр чи. За Дубайд ирсэн бол Арабд ирсэн бол заавал хэрэгтэй биш юм байна. За манай нөгөө машиныг жоохон сонирмтой явж явах шиг байна те. Бөөлцсөн манай. За хэн бөөлж вэ? Бөөлжөөд. Тэгээ доогоор орж ирлээ. Яа. Уг нь аваа ихэнд явж ийсэн. Тэгсэн. Чи боог ихч бөөлцсөн гэж байна. Яаж машиныг милаачаагүй юм те? Машиныг милаацсан юм уу? Чи баг санд манд баг шинээрээ машин биш те танах ч уг нь те. Энэ нөгөө ихтэй докторын уу тавдгүй нь. Тийм баг. Тийм биш нү? Гүү. Манайх шин. Чүүлж яагаад Секс.
Тэгэл бичлэг хийгээд амар гойсон. Яа, эс амар гоё байсан шүү. За. За болцсон үнэс тийм. Болцсон. Та бүр гоё милац юм шүү баг юм шиг. Одоо таны та болцсон ч одоо энэ биш амар их ашиг орлого оруулах нь шүү. Яа, сүлээтэй. За тийш ороод нөгөө юу нэ угаалгын өрөө өнтер байгаа бизнес өрөө байгаа гэж. За бизнес та 10 минутын дараа хөдлөн гэсэн. Сафари аялал маань ингээд дундаараа явж байна. Одоо ийшээ дахиад өвшөө явна. Бас бид нэг шоу муу хүлээж байгаа. Тэгээ өөрөө хоолнд бөөнөр орж байгаа. За тэгээ аялал явсаар байна. Хөвжөлтэй байна. Янз. Ямар энэ дажгүй юу? Йоо, давгүй. Баган сэгсүүлж байгаа л. Баган сэгсжүүлээ. Элсэн дээр сноуборд оруулаад шүү. Намаа шидэд өөрөө гараа. Анх удаа Монгол хүн энэ сноубордоор гулглаа. За. За ил үргэлжлэсэй. Босгаад очив. Фу ямар өндөр юм бэ. За дахиад цүл дээрээ ирцээ. Нэг энийг нөхрийг унаад мархан зураг өргөд даруулаад байна. Гэсэн чинь араа. Цүлдээ нар жаргаж байна да. Нарaalтай. Бицхан баян бүрд байгаа. Грард. Өнөөдөр оройн шоу тоглосон үлдээ үзсэн. Орой хоолндоо Сауди Арабийн барбекю амтлах юм байна. За нэг цэлийн донд баян бүрд дээр ирцээ. Энд чи юу гэдэг. За зоош. За ингээд өнөөдрийн сафари аяллаа бид нар өндөрлж байна. За бүгдөө гоё ясно уу? Let's go. За одоо явцгаая. За өглөөний мэндэ дүнсээ цайнд орчоод өрөөнд орж ирж байж байна. Одоо юм уу баглаад. За тэг өнөөдөр бид нэр Дубайс яваад Абу-Даби руу явж байгаа. Абу-Даби хамбуудалд өдөр нь 3-4 гэж хийж байх шатж байна. За тэгээд Дубай байхaltaа.
заавал ирж үзэх газруудын нэг бол яалтчгүй Дубай. За тэг үзэх маш олон зүйл байна. Бас зарим нь би ерөөсөө үзэж амжсангүй төлөөсөн юмудаасаа. Гэтэ nice үнэхээр гайхалтай. За буудлаас чекаут хийцээ. Одоо бид нэг Батута гэж бас station руу явж байна. Тэгээд эндээс өнөөдөр бид Абу Даби руу явна. За ер нь бол таксинд явна жоохон жихэд явж болдог байгаа. 8 Уржигдэр бид нөгөө Бүрж Элбэр явж байгаа. Хоёр таксид болсон чинь нэг такси ирдгөө. Тэгсэн чинь нэг такси 8 үлээж ихэд гоё явсаа гоё. Жигдэг байгаа шин ард мард хүн байгаа шүү. Гараа нэг юм хөвгөлтэй л явж байна. Жолоочтой цаад шууд Абу Даби руу хөрвүүлэхээр болчихлоо. Бид нөгөө Батута гэдэг хотын захт байдаг нэг пас стейшнаас Абу руу автобусаар явж байсан. Жара томсэй юм ярьжсэнийг сонсонгод хаашаа явах чи Абу Даби руу явах ч юм уу гэснэ. Тэгвэл би өрөөдөг л та. Мөнгөн дээр давхарлцъя гэж. За тэгээд Абу Даби руу хөрвүүлэхээр боллоо. Самана хоёр бод байна. Яаж байгаа юм да. Сангад Арабын нэгдсэн улсын хамгийн том сүм болох Шейх Заяд гайхалтай урлагийн бүтээл юм. Янзын байгууллагын чимээс үзэсгэлэнтэй. Үнэхээр үзэсгэлэнтэй харагддаг байгууллагын чинь нар чаргаж байгаа манд жах үед л. За өглөөний мэндэ гээд Абу Дабид өглөөний 8 цаг болж байна. За өчигдөр бид нэр явсаргаад Дубайс Абу Дабид ирээд тэгээд Абу Дабигаар жоохон явж байгаа. Бодолтой эртгээр замарсан байгаа. За энэ одоо өнөөдөр бид нар ингээд эндээс Абу Даби аэропорт ороод эндээс манай 4 аялагч маань Унгарийн Будапешт руу нисээд 4 аялагч маань Австрийн Вен руу нисэж байгаа. Тэгээд эндээс ингээд Чех гээд гэрийн зөв бүгдээр харьцаана. За энэ удаагийн аялал маань үнэхээр гайхалтай. Үз зарах маш олон зүйл байлаа. Залуустайгаа аялагч нартай гоё хөвгөлтэй байлаа. Зугаатай багийн ажиллагаа бол үнэхээр топ. Тэгээд Аз руу аялсан аялал юм аа. Хамгийн гайхалтай нь л аялагч нар маань ч гэсэн маш тайчгүй сэтгэл хангалуун үз чарах зүйлүүдэд үзээд гоё явлаа. Үнэхээр гайхалтай нь. За бид хэд бодлоочингаар 2 дахь удаага аялж байна. Энэ удаагийн аялал бол маш гоё байлаа. Малта энтхийн далай Малти очиж үзээгүй газар байсан. Тэр их гоё байсан. Ер нь очиж үзэхэд бол илүүтэйг айгүй гоё газар байлаа. Дубай бол бас их үзэх юм ихтэй, бас их адлын явдалтай бид хэд их айгүй гоё Дубайгаар аяллаа. Дубайгийн 5 хоногийн аялал их гоё байсан. Бид хэд нийтийн тээврээр явсан, автобусанд суусан, таксинд бүр 8 удаа чихэд суусан. Тэр бол хамгийн хөвгөлтэй бас их гоё байлаа. Их гоё газар үзлээ. Сэтгэл маш их өндөр байна, их гоё таалагдлаа. Дубай бол өстой их таалагдлаа. Үзэх юм ихтэй айгүй гоё газар байт юм байна. Ер нь ирээд үзэхэд бол алдахгүй л гэж хэлье. Цаашдынхаа аялагч нар тэгж хэлмээр байна. Үзээрэй. 1000 сонсохоор нэг үз гэж хэлдээмаа. Тэг үзээрэй гэж та нарыг уриалж байна би. За баярлалаа. За ингээд манай
аялын маань нэг гишүүн өнөө бол за аялах залуу манай бидэнтэй өөрийн төрсөн сэтгэлээ хуваалцах байна. За өнөө төрсөн сэтгэлээ манай влогийн одоо энэ цугийг үзэж байгаа хүмүүст хуваалцаач. За ингээд Мальдив болон Арабын нэгдсэн Эмират улс руу аялаад ингээд дуусч байна. Тэгээд Мальдив руу бол гэр бүлээр аялал хамгийн тохиромжтой улс үлээ. Далай, малай тэр бол зүгээр үнэхээр гоё. Эмират бол Дубай надад айгүй их таалагдсан. Дубайын хөгжил бол зүгээр холцсон юм байлээ л дээ. Ер нь бол үнэхээр гоё. Тэгш нарт зөвлөмж гэвэл чиний зүгээс юу зөвлөх байсан бэ? Аялагч нарт зүгээр бага ачаатаа л яваарай гэж хэлмээр байна. Тэр нь л хамгийн space тох та бага ачаа. Ачаа хөнгөн тий? Үзэх юм аяг үзээ бол угаасаа зөндөө алхаж байгаа шүү дээ. Өдөртлөг бараг 17-8 км алхаж шүү дээ тий. За баярлалаа. За аялагч нартаа амжилт. Айли бас хөгжөө. За баярлалаа. За. Ингээд гэрийн зөв төлгийн жолоо залах гад Абу Даби хотын олон улсын сонгоцны бодолд ирсэн байна бид нар. За эндээс манай 4 аялагч манай Унгарийн Будапешт рүүнээс 4 аялагч маань Австрийн Вена хот руу ингээд нисээд цаашаа гэрийн зөв харьцааж байна. За энэ удаагийн Мальдив улсаар хийсэн Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби Дубай хотуудаар хийсэн аялал маань үүгээр өндөрлж байна. Үнэхээр гайхалтай аялал боллоо. Маш олон зүйлийг үзлээ, харлаа. Мальдив улсын цэнгэл сайхан алайрыг дээр бид нэр амарлаа. Үнэхээр гайхалтай. Аялагч нар маань ч гэсэн сэтгэл хангалуун өндөр байна. Хүн болгоноос сурч авах мэдэх зүйлсүүд байдаг. Аялагчнаас ч гэсэн би ч гэсэн сураад мэдээд олон зүйлсүүдийг мэдэж авлаа. Үнэхээр гайхалтай байлаа. За тэгээд одоо гэрийн зөв хөлгийн жолоо залхахад ингээд бид нар одоо аялын сүүлийн цаг мөчид аяллахын талаар хуурч хөөрөө дараагийн аяллаа төлөвлөөд бас ингээд ярилцаа сууж байна. Энэ удаагийн аялалд явсан аялагч нартаа маш их баярлалаа. Дараагийн маш олон сонирхолтой аяллуудыг мэдээж гаргана. За тэгээд бодохгүй дараагийн аяллаар ярин уулзлаа. Бай. I'm gonna live my life